хүүхдээ онтол хатах одоо. Хүүхдтэй үеийн бичлэг хийх нэг иймэрхүү л байдаг шүү дээ. Сэгсгийж арцаатлал хүүхдтэй ноцолдож байна да. За сайн байцгаана уу, шинэ видеод тавтай морил адгэрлээ. За өнөөдрийнхөө видеогоор төрсний дараах бие арчилгаа болон гам барилт биеэ яаж арчлах ёстой гэдэг талаар өөрийнхөө мэддэг туршлагаас жоохон хуваалцъя. Одоо жишээ нь халуун оронд төрсөн ээжүүд яаж гам барьдгийг, би яаж гам барьсан талаараа хуваалцъя. Тэгээ хэрвээ шинэ хүн бол subscribe дарж нэгдээд миний цаашдын видеонуудтай хамт байгаарай. Мөн лайк, шеэр хийж бусдад түгээгээрэй. За би одоо төрөөд 2 сар гарсан болж байна. Намайг яг төрөхөд бол зуны яг ид халуун үе байсан. Нэмэх 30 ер нь минимум 30-тай нэмэх 30-тай байсан. Унталтаа. Хүүхдээ унтвал гад өөрөөр нь унтвал сурах гад sleeping train гэдэг. Одоо яг мөнгө унтвал сурах гэж байгаа байхгүй юу? Өгүүлж аваад нэг юм унтдаг. За төрсний дараа эмнэлэгт бол яг эмнэлгийн өрөөний температур бол яг хүүхдэд зориулсан тийм одоо нэмэх 25-26 орчим байсан. Айгуу гоё тийм нөө дулаахан. Тэгээд цонх мох бүгд хаалттай. Ямар ч салхи байхгүй. Эмнэлэгт авах хугацаанд уг нь яг 7 хоног усанд орохгүй гэж бодож байсан байхгүй юу? Тэгсэн чинь би ч нөө хээс өрөөр төрсөн. Асрагчийн асаргаанд байгаа болохоор 2 дахь өдрөө орж ирээд нөө катетер энтер авах гээд усанд ор гээд яг ингээд усанд орохоор би болохоор усанд орохгүй хүрээгээдсэн. 7 хоног усанд орохгүй гээд хуурай шампунь мампунь гэдэг бүх юмаа бэлтцсэн байсан байхгүй юу? За тэгээд усанд орохдоо халуун бүлээн усанд ороод тэгээд чихээ бөглөөд толгоогоо боогоод эмнэлэгт 3 хоногтой бол нэг л удаа усанд орсон. Тэгээд өрөөндөө бол маш гоё тухтай. Хүйтийн юм хүнд ерөөсөө гараа хүрэх угаасаа боломжгүй. Тэгээд 3 хоног бол маш гоё байсан байгаа. Эхний 2-7 хоног бол хүйтийн юмд ерөөсөө гар хүрэхгүй хичээсэн. Хоол хийхдээ бол эмнэлгээс бас айгүйх тусалсан. Эмнэлгээс хоол бэлдэж авчираад хүрэгчэнд хийсэн байсан. Төрхөөс өмнө нөөёныхаа хоол хийх материалуудаа ингээд бацлаад нэгээр нь боогод яг бэлэн болгоод хийчихсэн. Гаргаж ирээл усан тэгэл хоол яйд идчихэж штэ. За ер нь 2-7 хоног бол гараа хүйтийн юм ерөөсө хүргээгүй. Тийм тэгээ гар нүрээ угаахтаа бүлээн усаар угаасан. Айхтар тийм салхи хинтэр байгаагүй болохоор чихээ бөглөөд за толгоогоо бол боогоогүй. Халуун цайд хүйсмэс гараа юу толгоо боох. За хувцсан дээр бол мэдээж эртөөз подол гомс байнг өмссөн байгаа 2-7 хоног. 7 хоногт нэг удаа усанд орсон. За усанд орчоод толгоогоо хатаахтаа битүү ороож хатааж исэн гэх юм уу? Салхи ахуулахгүй. Тэгэж одоо гам барихыг хичээсэн байгаа. За би баг хөвгт дээрээ гам жоохон муу бариад тэгээд сүүлд ингээд гарны уйнууд өвдөд идэг бас толгой жоохон өвддөг болсон байсан. Энэ удаа чадхаараа гам барихыг хичээсэн. Хувцлалтын хувьд бол угаасаа юм хөхөөл ингээд ингэрэн ингээ онгодог гадуур дотор явхад аяга амар эдэг. Левчг нь болохоор ийм хөхөөл левчг. Угаасаа хүн болгон мэдж байгаа тий. Ингээд тайлагддаг. 3 ээлжийн подол, 3 ээлжийн левчгэл авсан байгаа. Удаа хэрэглэхгүй болохоор за хоол ундны хувьд юу ийдсэн бэ гэвэл хөвчлэн шөлтөө хоол одоо баяштай цай, гуралтай шил хийж идчихсэн. Гадуур гарахтаа чихээ бөглөөд сарвчтай малгай өмсөө тэгэж явж исэн. Нэг их гадуур гараагүй 7 хоног GP орж хүүхдээ бүртгүүлэх байсан. Нөгөө одоо манайхаар л үрхийн эмнэлэг гэх юм аа тийм харьяа эмнэлэг рүүгээ. Одоо бүх бичиг цаас бүх юм онлайнаар болохоор гадуур явах одоо хүүхдтэйгээ төрсний гэрчлэгээ энтриг бол дандаа онлайнаар Монголоос бусдын Монгол төрсний гэрчлэгийг авах гэж би тэр нэрээ пост орсон юм байна. Монголчин заавалчгүй тий шууд ангаар илгээх мэлгэх жоох ажиллагаатай штэ. Тэгэж нэг гадуур гарсан. Тэгээ ерөнхийдөө бол 2-7 хоногтой нэг иймэрхүү л гадуур гарах ажил байсан. Хагалгаатай болохоор гэртэл ерөнхийдөө байсан да. За төрсний дараах миний бие арчилгаа гэвэл би яг төрчөөл жин хасах ажиллагаанд орсон. Кофе лимо 2 өглөөд уугаад тэгээд тасгал бол угаасаа эхний 6-7 хоног хийж болохгүйсэн. Ямар ч хөдөлгөөн хийж болохгүй. Тэгээ миний нөгөө оёо босоо болохоор хөдөлгөөн хийхээр жоохон ингээд нөгөө яач гад идэг. Тэлэгдчгээд идэг. Тийм болохоор миний хувьд бол бүр ингээд маш болгоомжтой байж аад оёогоо маш гоё идэх зорилготой байсан. За төрөхдөө би нэг 65 байсан. Тэгээ төрсний дараа 60 болсон байсан. 59-с 60-ийн хооронд байсан. Кофе лимоноо өглөө илээлгэн дээр ууж эхлээд би нэг сар хагасын дараа 55 ил болсон. Тэгээд айгүй хөрхэн жингээ хасчихсан. Саваа бас айгүй сайн агшаасан. Ер нь шинээр төрөх байгаа ээж охид бүсгүйчүүдтэй гэж хэлэх юм бол
саваал айгуу гоё агшаачвал би буцаад хэвэндээ орчихдог. Жирэмсний хугацаанд нэлээд хэдэн сар өөрчлөгдөж одоо яг ийм тархалт үүссэн те өөрчлөлт орсон биеийг 1 юм уу 2 сарын дотор буцаад хэвэнд нь оруулна гэдэг бол хэцүү. Одоо жирэмсэн байх хугацаанд өөрчлөгдсөн эмэгтэй хүний бие төрсний дараа тодорхой хугацааны дараа жирэмсэн байх хугацаанд өөрчлөгдсөн тэр хэмжээний хугацаанд буцаад зарцуулагдана гэсэн үг шүү дээ. Ер нь эмэгтэй хүн тэгэл төрөл савал гоё агшаачих юм бол төрхөөс өмнө ямар байсан хэмжээнд буцаад очдог. Төрсний дараа буцаад биеийг бүрэн өөрчлөлт хэвэнд нь оруулах боломжтой байдаг. Ер нь эмэгтэй хүн жирэмсэн байх хугацаанаас эхлээл одоо өөрийгөө хараад голж эхэлдэг юм байна л да. Одоо таргалжлаа, нөхртөө муухай харагдахгүй гэхээс айх ч юм уу ингээд сэтгэл одоо жоохон сэтгэл санааны хувьд жоохон готролд орж эхэлдэг юм байна л да. Тийм учраас буцаад зүгээр хэвэндээ орох бүрэн боломжтой гэдгийг л сайн санах хэрэгтэй. Төрчөөл нэг буцаад 5 сарын дараа гэхэд би буцаад хэвэндээ орчин. Хөтрээ сулрах энтрийг бол тасгалаар буцаад өөрчлөх бүрэн боломжтой байт юм байна. Хийсэрээр төрж байгаа ээжүүдийн нэг айцвал гидсэн дээрээ оёо те оёоны сорив одоо гид цагшгүй байх вэ гэдэг тийм айцтай байдаг. Урав төрчөөд миний сав яг энэ хэвлэх хэсэг дээр бол ямар ч тийм томбоох юм байдаггүй байсан. Саваа сайгшаасных. Саваа яаж сайгшаад байгааг бол мөс тавих хэрэгтэй. Мөсийг маш сайн тавьж өгснөөр сав сайгшдаг. За хэвлэх хэсгийг бол тасгалаар чангалчихдаг. За оёоны сорив одоо хөндлөн хагалгаатай ээжүүдэд бол оёоны сорив нэг сайн харагддаг байх гэж бодож ин дотор хувцсан дотор орчихдаг болохоор миний оёо болохоор дээрээс доошоо босоо. Тийм болохоор жоохон яг ийл харагдаад идэг. Би одоо оёоныхоо сорвин дээр био ойл туршиж үзэж байгаа. За бас нөгөө юу яд юм бэлээ 3 сараас хойш одоо ийм нөө тавьж сорвын одоо арилгадаг. Наалт гарсан байлээ. Сорив арилгадаг. Тэрийг 3 сарын дараа туршиж үзнэ гэж бодож байгаа. Би бол сорвыг бүрээ арилахгүй л ах гэж бодож байна. Зүгээр бүдгхэн яг арсны өнгөтэй болоод идэвчвэл айгу ер нь их мэдэгддэггүй. Өмнөхөө үр дүнгийн талаар тэгж аваад би туршиж үзээд гарсан үр дүнгээ хуваалцсан. За миний хувьд бол төрсний дараа биедээ яаж анхаарч байна вэ гэвэл би одоо биеийнхээ харалсан хэсгүүдийг цайруулах, нүүрнийхээ сэвхийг арилгах, одоо нүрээ цайруулах, мөн гэртээ байгаа хугацаагаа ашиглаад би нүүрнийхээ арцыг маш гоё болгоё гэж бодож байгаа. Нүүрний сэвх болон биеийнхээ харалсан хэсгүүдээр би маск хийж тавьж байгаа. Арилгачаад гоё үр дүнгээ харсны дараа та эдтэйгээ бас хуваалцнаа. Гэртээ байх хугацаагаа ашиглаад одоо өөрийгөө маш сайн арчлаад өөрийгөө маш гоё одоо бие гоё доломдож тордоод айгуу гоё болгож авах хэрэгтэй. Бусдад гоё харагдах гэж өөрийгөө доломдож арчлах биш, өөрөө гоё өөртөө сэтгэл хангалуун байх гэж өөрийгөө маш гоё авч явах хэрэгтэй. Өөртөө зориулж гоё харагдах хэрэгтэй. Би бол яг тэгдэг. Би хин нэгэнд зориулж гоё харагдах ч юм уу. Одоо хин нэгэнд зориулж би тордгоо. Өөрийгөө би толинд хараад өөртөө 100% итгэлтэй байх гэж л би өөртөө анхаарал тавьдаг. Тэгээд бие маш гоё авч яваад одоо ямар ч өөс хөвгөө биетэй байхад даавад тогтсон байсан ч маш гоё харагддаг. Тийм эмэгтэй хүн чинь өөртөө итгэлтэй байхаас аргагүй. Хүүхдээ хөхүүлэхтэй ч гэсэн хүүхдээ зөв бариад хөхөөс хунгахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Хэд ч төрсөн те 8 ч төрсөн бай, 1 ч төрсөн бай. Ер нь бол бие гоё арчлах юм бол ямар ч өөрчлөлт ордгоо. Одоо юу гэдэг алхам бүрийг боломж олгоод тэгээд арчаатай байгаасай л гэж боддог. Би за ингээд жоохон ч гэсэн хэрэгтэй зүйл хуваалцсан бах гэж найдаж байна. Та хэдэд маань асуулт байвал бас комментээр бичиж үлдээгээрэй. Би чадах чинээрээ хариулаад видео хийгээд явна. Сошиал дээрээ ер нь идэвхтэй байдаг. Стори банк хийж явдаг. Одоо юу хийж байгаа, яаж байгаа талаараа энэ удаагийнхаа видеог ингээд дуусгая. Дараагийнхаа видеоор дахин уулзлаа. Bye bye. Even when you feel low, you can still go. Even when you feel slow, you can still go. Even when there's no hope, you can still go. I never answer to no, man, I still go. Go, 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 yo, go, go, go. Hustle hard, hustle every single day.